хичээлийн сэдэв монголчуудын нүүдэл суршил. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. Хичээлийн зорилго монголчууд ямар шалтгааны улмаас их нутгаасаа нүүсэн болохыг мэдэх. Хичээлийн зорилт их нутгаасаа нүүсэн монголчуудаа хаана очиж сүрсэн талаар судална. Түргүүд 555 онд Жужаан буюу Их нуруу улсыг мөхөөж Монгол нутгийг иргэшээлтэд оруулсан. Түрэг хугацааны улсууд Монгол нутагт 842 он хүртэл ноёрхсон. 6 дугаар зуунд Жужаанчууд төрөг цохогдсон 3 хэсэгт хуваагдсан. За эхний хэсэг нь Никоц хян овгууд түргээс дайчин дорн зүг Эргүүнэ гүн хэмээх газар очиж нутгалсан. Эргүүнэ гүнд очиж суусан Жужаан нарын дундаас хожим их Монгол улс байгуулагдсан. За тэгээ Боржгон овог үүссэн. 2 дахь хэсэг нь Жужаан нарын зарим хэсэг нутгийнхаа зүүн талд шахагдсан Хүлэнбай бүр нурын савар төвлөрөн сухалсан. Тэдгээр Монгол аймгийг Түрэг угрын түүхэнд анх 30 татар буюу 9 татар гэж тэмдэглэсэн байдаг. 3 дахь хэсэг нь Түрэг угрын улсуудад захирагдан тэдний дундаас 8 хэрээд нэргээд Онгууд зэрэг аймаг улсууд гарсан. Нэрний тайлбар Никоц буюу нохос олон нохоо гэсэн утгатай Монголын ноёлох овог аймгийн нэр, Хян эргэлхийг чин зорим гэсэн утгатай Монголын ноёлох овог аймгийн нэр. 12 дугаар зууны Монголын овог аймаг улсуудын газрын зураг байна. Газрын зургийг анхааралтай ажиглаарай. Монгол зүүн талд нь татар, баруун талд нь нэргээд, хэрээд, ихрэс, онгууд 8, орд, он нэргэдэд олон жижиг улсуудаар хүрээлэгдсэн байна. Сурвалжийн мэдээг анхааралтай уншаарай. Эрт цагт монголчууд гэж нэрлэгдэх байсан аймаг бусад төрөг аймагтай хямралтан дайнаар шавтарсан байна. Бусад аймаг нь монголчуудыг дийлээд 2 эрэгтэй, 2 эмэгтэйгээс илүү хүнийг үлдээлгүй хятсан. Эдгээр 2 өрх дайснаас айхдаа бусдад хүршгүй газар цугтан очсон. Энэ нутгийг Эргүүнэ гүн гэж нэрлэдэг. Энэ угсаатан тэр улс оон дунд үрчээд нутаг нь хүрэлцэхгүй шахалцалдах болсонд ямар сайн арга хэлбэр замаар энэхүү хэцүү хавцал уулын тавчуу хүндээс гараа тухай хоорондоо зөвлөлдсөн. Ингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газар болоод цөмөөрө хамт цуглан ойд түлээ олон сав нүрс бэлтгэхэд 70 толгой өхөр адуу алан арсыг нь туламдан өвчөж төмөршний хөрөг хийчээ. Нөгөө уулын хэцүү хормоо түлээ нүрсээ зэрэглээд 70 хөргөөр тэр хэцийг хайлтан нэгэн зэрэг хөрөгдсөндөө тэндээс хэмжээшгүй их төмөр аваад гарц нэгтсэн. Тэр цөм хамт тэр тавчуу газараас нүүн талд гарсан. Тэндээс гарагчдын дотоор зарим аймгийн толгойлогч Бүрдчан гэдэг их нэртэй нэр хүндтэй хүн байсан. За дараах сурвалжийн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Монголын нус товчооны 1-р хэсэг дээр гардаг Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяа төрсөн Бүрдчан ачгуу гэргийн хоо марал ажи Тэнгис далаа гитэлж ирэв. Онон мөрний тэргүүний бурхан халдуу ууланда нутгалсан. Тэд онон хэрлэн туулын хүндийгээр нутгалдаг. Энэ 3 гол нь бурхан халдуу уулаас их авч урсдаг. Бурхан халдуу уул хаана байдаг вэ? Хинтээ аймагт байх Хинтээ нуруунд багтах уул юм. Бурхан халдуу уулыг Хяд Боржгоны өвөг Бодонжрын үеэс дахиж ирсэн. Чингис хааны үед хамаг Монголын хийгээд Монголын ихэнх эзэнт гүрний сүлд уул болгон дахиж байсан. Бурхан халдуу уул нь 10 өрөөрөө
бүтүүг модоор хүрээлэгдсэн зөвхөн орой хавьтай сэрэг модтай тайгын тачир ургамалтай уул юм. Өнөөдрийн үдсэн хичээлээ баттган 4 асуултад хариулаад багштай үзүүлээрэй. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцгаая.